Чи л улсын хоол идэж үздэм байжээ. Өчигдөр ингээд намайг манай хоёр хийлж хос найзууд маань. Мими ажилчин тарсан уу? Үсэж гин үү? Тэгээд хэрвээ завтаа бол ороод ирээч идэхгүй. Тэгээд би угаасаа ажил тарсан байсан болохоор угаасаа л завтай ямар ч үед завтай заяа. Тэгээд намайг ороод ич гэсэн чинь манай Колумб найзууд маань бас байсан тэнцээ тэгсэн чинь манай Тами найз маань жижигхэн миксерээр мануц хийгээд ижсэн. Тэгээд энд тэнд зүгээр цавгүй хүмүүс байсан. За тэгээд энэ манай Анна гэд бас нэг найз байгаа. Тэгээ энэ бол Маяран байна. Саксофон тоглолтог дээр нүдэшилтэй залуу. За энэ дага хийл ингээ барьсан манай эмхтэй дуучин найз маань. Тэгээд энэ ч байгаа залуу болохоор нөгөө хос найз маань аахгүй юу. Тэгээд ингээ хот дог хийж байгаа юм заяа. Тэгээд эднийх гоё авокадо тий хийж иддэм билээ. Тэгээд манай за өөртөө заавал ингэж хийж идвэл амттай байдаг гэд өөртөө заавал хийсэн. Тэгээд энэ залуу болохоор нөгөө саксофон тоглолтог. Гэтэ бас нөгөө яг иймэрхүү төрлийн хөгжим тоглолтог болохоор бас дүртэй хэлээ. Тэгээд би бас зөв барилтыг ингээ сураад ингээ тоглож үзмээр санагдаа. Тэгээд би сайн мэдхгүй ч гэсэн ингээ хичээгээд барьж үзсэн. Гэтэ яг энэ хийл тоглодог хүмүүс ямар мундаг юм бэ? Ер нь тэгэл ямар ч хөгжмийн зэвсгийг ингээд тоглож чаддаг хүмүүс ер нь айгу мундаг юм тий. Би тэгэл ер нь бол учрыг нь олохгүй тэгээд энийг барьж мээрээ зүв барьж мээр чадахгүй. Тэгээд энэ амар хийцээсэн надад. Тэгээд би нэг утсыг нь ингээд гимтэйгээ чууд гэж бодоод айгаад ер нь тэгээд ер нь хүний ингээд хамаагүй хөгжимд хүрдэггүй за. За тэгэл ингээд тоглоо bijсэн чинь манай эдийн авокадо те хот дог бэлэн болсон. Тэгэд амар гоё тийм зөөлөн гоё юмтай дараа нь гэртээ хийж идэж үзэх юм бол өстой гоё юм билий.